За сайн байцгаана уу найз нараа. Хэдэн өдөр лайв хийсэнгүй. Гадуур гараад найз нартайгаа бас завгүй байлаа. Тийм учраас лайв хийсэн лайв хийхэд 3-4 хонлоо. Тэр дэхтэй хамаагүй. Манай одоо өнөөдөр маань найз нар маань бол одоо өнөөдөр бүгдээрээ гэртээ бас телевизээ үзээд бас золгуут хийгээд завгүй байгаа ах гэж би бодож байна. За ингээд 300 хүн болчлоо. Тэгээ яриандаа оръё. Юуны түрүү нөхөн олгоор авмаар байна. Бүтэн одоо жил хүмүүсийн бизнес орлого янз бүр юм тасалдлаа. Ажилгүй орлогогүй боллоо. Хилээ хааснаас болж маш их бизнес маш их юм алдагдлаа. Монгол хүмүүс их хохирлоо. Энийн нөхөн олгорыг яаж өгөх юм бэ? Монголчуудаа ингээд нөхөн олгороо авахгүй ингээд энэ бүх юмыг ингээд мартах юм уу? Энийг бол би одоо их буруу гэж бодож байна шүү. Бид бол одоо хохирлоо, нөхөн олгороо авах ёстой. Энэ их бизнесийг хаалаа, энэ их орлогыг хаалаа, гадаадад монголчуудыг гацаалаа, хил мэлээ хаалаа, хүний эрх маш их зөрчигдлөө, монголчууд дотоод гатаадад бас одоо орон нутагт хотод ингээд явж чадахгүй хөл хорионд орж маш их сэтгэл санаагаар мөн одоо эрүүл мэндээр за мөн одоо эдийн засаг бүх юмараа хохирсон шүү. Энэ хохирлыг одоо хэн төлөх юм бэ? Хизээ төлөх юм бэ? Яаж төлөх юм бэ? Энийний хариулт ерөөсөө хүлээгдэж байгаа шүү. За саяхан нөгөө улсын онцгой комиссоос 21 хоног нөгөө хүмүүсийг хашдаг, хордог байсныг 10 хоног болгож багасгасан шүү дээ. Энэ шинжлэх ухааны ямар ч үндэслэлгүй дэлхийд байхгүй 21 хоног хорж байна гэдгийг хамгийн анх хашгирч бичиж хэлж өнөөдрийг болтол одоо дуурсан хүн чинь би шүү. Одоо ингээд 21 хоног маань 10 хоног болчлоо. Тэгэхээр өмнө нь ирсэн тэр 30 мянган хүн бүгдээрээ 11 хоног илүү хоригдсон шүү. 31 мянган хүнийг 21 хоног хорьсон. Мал шиг хорьсон. Дандаа эрүүл хүмүүс байсан. Тэгэхээр энэ 11 хоног илүү одоо хорихдоо хүн болгоноос 50 мянган төгрөг авсан. Нэг хүнээс 550 мянган төгрөг авсан шүү. Одоо манай гэр гэхэд жишээлбэл 5 хүн хоригдсон. Миний хань битээр 3 хүүхэдтэйгээ. Бид нар одоо 4 сая төгрөг буцааж авах хэрэгтэй шүү. Бид нарыг илүү хорьсон. Энэ зүгээр наад захын мөнгөнийх нь л одоо тоог би хэлж штэ. Тэр одоо сэтгэл санаа тэр одоо бүх одоо 21 хоног одоо илүү тэг 11 хоног хорьсон хорио морио энэ их одоо хохирол тэг. За бид нар бол болно. Манай гэрүүл бол одоо яа гэх вэ тэг. Тэр мөнгө төгрөг энэ тэр даагаад гарна тэр асуудал алга. Гэтэл энэ хөл хорионд орох гэж маш их мөнгө төлсөн, зээл авсан. Бүх одоо юмаа дэнчин тавьсан. Өөр зээлэндээ баригдсан өчнөө олон хүмүүс байгаа шүү. Тэднэрээс ингээд ичихгүй 50 мянган төгрөг өдөрт авсан. 21 хоног хорьсон. Тэгэхээр одоо тэгээд 21 хоног буруу ээжээ гээд 10 хоног хорж эхэлсэн. Тэгээд тэр 11 хоног илүү хорьсных нь хохирол, эдийн засаг, тэр сэтгэл санааны одоо бусад бүх хохирлыг хэн хариуцах юм? Энийг буцааж өгөх хэрэгтэй. Энэ буруутныг бас олж хариуцлага тооцох хэрэгтэй шүү дээ. Яах гэж энэ хүмүүсийг 21 хоног хорьсон юм? Одоо тэгээ 21 хоног хорихгүй 10 хоног хориод болно гэж шүү дээ. Ийм өдөр шөншиг зөрөөтэй байж болохгүй шүү дээ. Ийм муухай байж болохгүй шүү дээ. Тэгээд юу ч болоогүй юм шиг зөв зүгээр байсан юм шиг ингээл гинтхэн 21 хоногоо болсон одоо 10 хоног хорж байгаа гэд
Дэлхийд даяар ер нь ингэж аваачиж хорж байгаа улс орн байхгүй шүү дээ. Гэртээ очиод байж халуураад өвдөөд янз бүр болох юм бол уцаар яраарэ. Үнэхээр бүр муудах юм бол эмнэлэг дээр ирнэ. Өөр юм байхгүй. Ийм л байгаа шүү дээ. Гэтэл манайх одоо эрүүл хүмүүсийг аваачаал 21 хоног хорьсон шүү дээ. Буруу байна, шинжлэх ухааны үндэслэлгүй байна. Энэ хүмүүсийг зовоож гин. Эннээс болж маш их одоо алдагдалд орж гин. Энээс болж тэр очир дугаар чинь үүсээ тэгээд тэр инх саран гэдгээр чинь нөгөө ковид чинь тараа үсттэй. Одоо энэ бүх хүмүүс бүгдээрээ мөнгөө тушаацсан байгаа шүү дээ. Тэр 50 мянган төгрөгийг өдрөөр нь бодоод 550 мянган төгрөгийг буцааж олгох хэрэгтэй. 30 мянган хүнд шүү. Энд ирж одоо хоригдсон. Зүү бусаар одоо хууль бусаар шинжлэх ухааны ямар ч үндэслэлгүйгээр төрийн хүчирхийлэлд автагдаж тэнэг мэдлэггүй сэтгэлгүй хүмүүсийн одоо тэр муухай яргалалт энэ хүмүүс өртсөн шүү. Тэгээ монголчууд одоо 10 мянган монгол хүн ирээгүй байгаа. Тэгээ дээр нэмээд одоо Мятын пледний одоо үнийг 15% буурууллаа гэж. Тэгвэл тэр өмнө нь ирсэн 30 мянган хүн бас 15%-ийнхаа тэр хохирлыг буцааж авах ёстой шүү. Одоо манайхад 5 хүн бараг 10 хэдэн сая төгрөгийн төлбөр төлж ирсэн. Зөвхөн Мятын пледэнд л 10 сая төгрөг болж ирсэн. 2 сая төгрөгөөр бодоход. Цаанаас ирсэн плед гэдэг ингээ бүр өстө цавчуулж дууссан шүү дээ. Тэг. Тэрнтэйгээ нийлэх юм бол одоо бараг ингээд 30 сая төгрөг болсон. Энэний 15% гэхэд одоо 6 сая төгрөг, одоо 8 сая төгрөг, 7 сая 500 мянган төгрөг бид нар буцааж авах ёстой. Наадсах нь манай гэр бүлээр л бодоход. За манайх бол яг хөө энэ болчин те. Энэ мөнгөний одоо аваагүй байсан ч яах вэ? Тэр бусад энэний төлөө зээл аваад өр тавиад ингээ бүх юмаа хаяад ингээд ирсэн тэр хүмүүс өнөөдөр хэцүү байгаа шүү. Улсын онцгой комисс засгийн газар энийг ойлгож байна уу та нар? Энэ хохирлыг одоо буцааж төлөх хэрэгтэй байна. За дээр нэмээд дахиад нэг хохирол байна. Тэр үг гэхээр энэ QR код гэдэг юм чинь маш олон хүн авах гээд авч чадаагүй. За ингээд хүний QR код машин энд элдв одоо янз бүрийн зөрчилтэй QR код ашиглаж яваад баригдсан одоо маш олон хүмүүс байгаа юм байна. Хүмүүс над руу одоо бичиж байна. Тэр хүмүүсийг чи одоо ингээд одоо хэрэг үүсгээд, эрүүг хэрэг үүсгээд бүгдийг одоо торгон барин ингэнгээ явж байгаа юм байна. Хөөхий хүмүүс арга бараад л явах ёстой болоод л ажил амьдралаа хөөцөлдөж нэг гарах гээд л тэгээ нөгөө QR код гэдэг юм нь олдохгүй болохоор нэгнийхээ QR код хэн нэгний ямиг дуурайлгаж хийгээд ингээд явж байгаад баригдсан хүмүүс одоо зөндөө байгаа юм байна. Энийг бүгдийг барьж аваад торгож яллаж байгаа юм байна. Энийг болиулаач гэж маш олон хүмүүс надад бичиж байна. Арга ядарсан ард түмнээ ингэж зовоохоо болооч гэж би ч гэсэн бас тэдний үгийг ингэж дамжуулж хэлье гэж бодож байна шүү. За дээр нэмээд би бас нэг зүйлийг хэлчихье. Энэ одоо машин янз бүрийн одоо зөрчил гаргасны төлбөр ингээд араас одоо ирдэг юм байна л да хүмүүст. Тэгээд энэ дээр бол би нэг зүйл хэлмээр байгаа. Энэ машиныг торгоод байгаа байхгүй юу? Одоо юу гэдгийг тим номертой машин тэдэн удаа одоо тим одоо зөрчил гаргасан байна. Буруу явсан байна. Улаан гэрэл одоо ногоон гэрэл юу гэдэг энийг ингэсэн байна гэд. Гэтэл үүндээ тэр машины чинь жолооч нар өөр байгаа шүү. Одоо жишээлбэл манай компани одоо машиныг 4 жолооч янз бүрээр ээлжлээд тэр машиныг бариа яваад идэг. Хэн буруу яваад байгааг нь бид нар өсөө бараг мэддэггүй. Чин тэр буруу одоо жолоодоо дүрм зөрчөөд байгаа хүн байгаа шүү дээ. Тэр хүнд хариуцлага тооцох хэрэгтэй болохоос тэр машин ерөөсөө буруу юм хийгээд байгаа биш байхгүй юу? Машиныг торгох биш, жолоочийг торгох ёстой юм аа. Одоо Германд жишээлбэл жолоочийг л торгодог. Тэр хүнгээ та торгуулаа төлөөрөө гэдэг. Одоо машинаар нь бичээд. Тэгэнгүүт урдаас нь тэр цаг тэр минутанд тэр жолооч тэр машиныг барьж явсан учраас тэр жолооч хариуцлага хүлээн тэр жолоочийн оноо хасагдан тэр жолоочийг ингэнэ гэж ярьдаг.
Түүнээс ч одоо машинаар хязээж торгодог. Тийм учраас монголчуудаа хэрвээ машиныг торгосон бол битгий төлбөр төлөөрөө. Машин буруугүй, хүн буруутай, жолооч буруутай. Жолоочдоо яг тэр цаг минутад тэр одоо зөрчил гаргасан тэр жолоочийг л торгох ёстой юм шүү. Тийм учраас манай монголчууд машин л бол торгоод байдаг. Тэр машин тэглээгээд гэл тэрийг жолооч барьж явж болно. Миний дүү барьж болно. Миний ах барьж явж ээж болно. Миний найз барьж явж ээж болно. Тэгээ миний найз барьж яваад одоо тэнд нэг буруу тэмдэг зөрчсөн байхад тэгээд одоо машины эзэн би тэрийг одоо төлөх болоод байгаа байхгүй юу? Эсвэл тэгээ миний нөгөө оноон дээр одоо нэмэгдэж хасагдах юм болж байгаа байхгүй юу? Энэ ерөөсөө Монголын хууль бол ерөөсөө ингэж хүний эрхийг маш их зөрчиж байна. Энэ Монголд бол ерөөсөө энэ хууль ерөөсөө энэ бүх дүрм журм бол одоо тий сайн юм хийхээсээ илүү дандаа муу юм их хийлгэж байгаа. Ийм л болж байна шүү. Аргагүй ихэнд хүмүүс төр QR кодыг янз бүр ашиглаад өнөөдөр хүмүүс торгуулт ялд унж байна. Янз бүрийн одоо жолооч нар буруу барьснаас болж машины эзэн хохирж байна. Жишээлх юм бол. Ийм одоо буруу зүйл, ийм муухай зүйлүүд бидний өмнө одоо маш их байж байна. Энэ засгийн газар, эрх бүхий байгууллагууд энийг ойлгож аваач гэж би хэлмээр байна. За тэгээ одоо би бас нэг зүйлийг хэлье. Тэр цэргүүдийг дарамтлаад байгаа юм байна. Цэрэгт тэр дэг гэдэг юм чинь байгаа юм байна хөөе. Зөвхөн одоо ганц тэр байгууллагч биш. Өшөө олон одоо цэргийн ангиудад ийм юм байгаа шүү. Ардын хүүхдүүд цэрэгт очиод юм сураад хүмүүжээд эрхийн оронд тэнд очиж тэр бүдүүлэг тэр одоо дэгэлдэг тэр болгоныг харж сурж хийж ингэж ирж байна. Ийм учраас тэр Жанжин шатаав, Батлан хамгаалах яам эдний удирдлагуудад хариуцлага тооцоо. Энэ зүгээр нь ганц жишээ биш юм шүү. Тэ. Энэ бол бүх газар хавтгай тийм байгаа ойлгомжтой. Тэ. Энийг бас хэлмээр байна. За тэг хүмүүсээс над захидал бичсэн шүү. Тэр нэг шүүгч мөөгч одоо баахан хүмүүс нэг газар сууж архитаар сууж янз бүр болцгоосон юм байна лээ. Тэ. Энэ тийм сайн хэрэг биш ээ. Тэ. Гэхдээ би нэг зүйлийг хэлье. Тэр хүмүүс сайн ч хүмүүс бай, муу ч хүмүүс бай. Тэр хүмүүс өөрсдийнхөө мөнгөөр идэж ууж наригсан шүү. Тэ. Тэр хүмүүсийг яагаад тагнад чагнасан? Тэр материал яагаад ийм муухай ил гарч олонний дунд очисон? Тэрнээс болж энэ хүмүүсийн одоо бас хувийн амьдрал, тэг гэр бүл үр хүүхэд нь ямар одоо эвгүй одоо нөхцөл аюул байдал үүсэж байгааг бид нийгмээрээ бас харж мэдэж энийг бас тунгаах ёстой юм шүү. Түүнээс ч одоо ингээд хэдэн хүмүүсийг наригд сэнгэснийхэн төлөө, янз бүр болсныхын төлөө тий ийм эвгүй байдалд оруулах төр засаг, ийм эвгүй байдалд оруулдаг одоо сэтгүүл зүй гэж байж болохгүй шүү гэж би хувьдаа хувийн санал бодлоо хэлж байгаа шүү. За ингээд цөмөр нөхөн олгоороо авцгаая. Тэр 21 хоног байснаа 10 хоног болсон учраас 11 хоногийн энэ илүү төлсөн 50 мянган төгрөг буюу 550 мянган төгрөг авъя. Мятын плед 15%-аар хямдарсан гэсэн бид нар ч гэсэн 15% төгөөл илүү төлснийхөө мөнгийг авъя. Элдв тэр нэг QR код янз бүрийн юмнаас болж энэ хөл хорооны үеэр одоо янз бүрийн зөрчилд орсон ард иргэдээ өршөө. Тэг. Энэ та нараас болсон, төр засгаас болсон хөл хороо хийгээгүй бол хүмүүс ингэж зовлогоо зовоохгүй. Ийм дэмий юм хийхгүй байсан гэж би хувьдаа бодож байгаа. За дээр нэмээд хүмүүсээ тэр цэрэгт хүүхдүүдэд битгий явуулаа. Тэнд чинь юм сурахгүй. Тэнд чинь очиж тэр дэг, тэнд чинь очиж хүнд дэглүүлж, тэнд очиж тэр хүн ямар муухай байдалд ордог, ямар муухай юм хийдгийг харж, үзэж, хийж ингэж л ирж байгаа шүү. Хүний хүүхдүүд, Монголын залуучууд. За дээр нэмээд тусгай ажиллагаа явуулж, хүн тагнаж тэр бичлэг ийм юмыг энт тэнд тавьж одоо тэрийг ингээд сошиалаар сэвж дэвж бас хэн хэнийг тийм хүмүүсийг эвгүй байдалд оруулж гэр бүл үр хүүхдийн дунд муухай болгохыг бас би нэг тийм сайшаахгүй та нар ч гэсэн бас энийг бодож үзээрэй гэж хэлмээр байна. Оройг сайхан өнгөрүүлээрэй. Баяртай.